За хэдүүлээ одоо ингээд демо бичлэгэнд орцгоё. Тэгэхээр миний хувьд болохоор хоёр бодлого сонгож авсан байгаа. Нэг нь болохоор Codeforce-ийн Watermelon гэдэг яг анх эхэлж байхдаа баг бүгд энэ Codeforce гэдэг сайтад танилцахдаа хамгийн ихэнд боддог бодлого гэж хэлж болохоор бодлого байгаа. За тэгэхээр энэ бодлогын ерөнхийдөө болохоор өгүүлбэр нь болохоор надад ингээд нэг тарвсыг ингээд жинхэнэ энэ W кг жинтэй ингээд тарвс байгаа. Энэ тарвсыг ингээд нөгөө хоёр найз хоёр тэнцүү хоёр хуваах хэвээр ингээд таллаа тарвсаа хувааж авах хэвээр. Тэгээд тэр тарвсын жингүүд нь яах хэвээр вэ гэхээр хоёр найз хоёулаа ингээд тэгш тоон дуртай болохоор ингээд хоёр тэгш тоонд ингээд хувааж болох уу гэдэг бодлого байгаа. Тэгэхээр хэрвээ тэгш тоонд хувааж болж ивэл yes гэж хэвлэнэ. Үгүй бол no гэж хэлж байгаа. За тэгэхээр нөгөө бодлогыг бодохдоо бид нар нөгөө нэг хязгаарлалт буюу input хэсэг дээр одоо энэ W гэдэг тоо 1-ээс 100-ийн хооронд байна. Эдээс эдийн хооронд байна гэдэг зүйлээ харах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бас юу харах хэрэгтэй вэ гэхээр ингээд хугацааны хязгаарлалт буюу time limit тэгээд меморийн хэмжээ буюу бас энийг аль алиныг нь харж байх хэрэгтэй. За тэгэхээр тэгвэл одоо энэхүү бодлогыг яаж бодох талаараа эхлүүлээд ерөнхийдөө бол бодлогыг бодохдоо толгоондоо бодохоос илүүтэйгээр ч юм уу нэг цаас ч юм уу нэг тийм зүйл дээр бодлоо хийснэ илүү зүгээр. Тэгэхээр хэдүүлэнд нь одоо ийм W гэдэг жинтэй тарвс байгаа. Энийг би болохоор ийм A, B гэдэг хоёр хэсэгт хуваах хэрэгтэй. Тэгээд мэдээч маа бодлогын нөхцөл юу хэлж байгаа вэ гэхээр A гэдэг тоог модультай хоёрт хуваахад энэ нь өөрөө тэгтээ тэнцдэг байх хэрэгтэй. Мөн ялгаагүй B-гээ ч гэсэн модультай хоёрт хуваахад тэгтээ тэнцдэг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ W жингээ ингээ хоёр тийш хуваахад A, B гэдэг тоо нь хоёулаа тэгш байх хэрэгтэй гэсэн үг. Ийм боломж байвал yes үгүй бол no. За тэгэхээр хэдүүлээ W-гийн орон 6 гэдэг тоо өдрөө 6 хэдүүлээ 4 2 за бүр болоо 2 4 ч юм уу. Эсвэл бол нэгэнд нь өгөхгүй байж болохгүй 6 гэж хувааж болохгүй гэсэн үг. Тэгээ мөн 3 3 гэж хувааж болохгүй. Яагаад гэвэл ингээ тэгш байх хэрэгтэй. Тэгэхээр аливаа болгон дээр ч юм уу нэг тийм edge case ч юм уу нэг тиймэрхүү зүйл байдаг. Тэгэхээр энэ бодлогон дээр болохоор ямар дүгнэлт хийж байгаа вэ гэхээр хоёр тэнцүү хэсэгт хуваах хэвэл юм бол W гэдэг чинь ч өөр анханасаа хоёрт хуваагддаг байх хэрэгтэй байхгүй. Хоёрт одоо хуваагддаг гэхээс илүүтэйгээр хоёрт модультай хуваагддаг буюу тэнцүү тоо байх хэрэгтэй. За тэгсэн чинь хоёрт модультай хуваахад тэг гардаг тоонууд гэхээр тэгш тоонуудаас тэр тэгш тоог хоёр хуваахад тэр хуваасаа хоёр тон сондгоо гардаг нэг тоо байгаа. Тэр тоо нь юу вэ гэхээр W тэнцүү 2 буюу бид нар 2 гэдэг edge case-ийг яаж хуваасан 1 буюу дандаа сондгоо хуваалт хийгдэх болохоор энэ дээр нөө гэдэг ийм edge case байгаа. Тэгэхээр энэ бодлогын ерөнхий бодолт нь болохоор хэдүүл эхлээд гараас өгөгдлөө авна. W 1-ээс 100-ийн хооронд гэсэн болохоор integer давтгаж ерөнхийдөө болно. За тэгээд бодлогын хариу нь болохоор томоор yes тэгээд жижигээр no гэж хэлэх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр эхний шалгах зүйлс юу вэ гэхээр хэдүүлээ W гэдэг жингээ болохоор тэгш байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Тэгээд нөгөө талаараа бас нөгөө edge case-ийг шалгах хэрэгтэй. Тэгш тэгснээ дээрээс нь W нь 2-оос ялгаатай байвал хэдүүлээ энэ дээр yes гэдэг хариу хэлэх юм хэвээр болно. Бусад үед бол no. За тэгэхээр за одоо энэнийг шалгаж үзцгээе. 8 гэдэг чинь yes та. Тэгэхээр Codeforce дээр бодлого явуулахдаа болохоор яаж явуулж болдог вэ гэхээр хэдүүлээ ингэж юм хэд бол файлаа сонгож олно. Тэгээ миний хувьд онлайн компайлер тавьсан байгаа болохоор ингээд энэ дээр нь шууд submit хийгээд. За тэгээ ерөнхийдөө test case-үүд яваад accept болж байгаа. За тэгэхээр энэ бодлого болохоор ерөнхийдөө зүгээр нөхцөлт алгоритм одоо алгоритмаар хэлбэл нөхцөлт алгоритм юм уу? Одоо салаас алгоритм гэж ярьдаг. Тэгээд тийм төрлийн бодлого байгаа. Дараа нь болохоор CSS буюу одоо энэ сайтын талаар нэг жоохон дэлгэрэнгүй талаар ярил. Энэ сайтан дээр ерөнхийдөө data structure гэх зүйлүүдээр ерөнхийдөө сайжруулах зорилгоор ч юм уу тийм байдлаар ерөнхийдөө эндээс хийвэл их зүгээр болдог. Одоо жишээлбэл энэ interactive problems, score name, sorting searching-ийн алгоритмын бодлогууд, score ингээ dynamic programming, graph, range queries гэдэг ийм зөндөө төрлийн юм байгаа. Эндээс бод. Тэгэхээр хэдүүлэх нь өнөөдөр сонгож авсан бодлого болохоор энэ юу вэ гэхээр graph-ийн counting rooms буюу ийм бодлого байна. Тэгэхээр хэдүүлэнд нь болохоор ийм map буюу энэ n-ийн үүсгэн name square ийм грид өгөгдөн. Энэ грид нь болохоор
Одоо энэ грид дээр бид нар ямар үйлдэл хийж болох вэ гэхээр дээшээ доошоо баруун зүүн ингээд дөрвөн зүг алхаж болно. Тэгээд нэг бол ийм хан угаа эсвэл флур байгаа. Тэгэхээр чагт хэдг нь болохоор ханыг илэрхийлээд цэг нь болохоор флурыг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ грид дотор нийт хэдэн өрөө байгаа вэ гэдгийг хэдүүлээ тоолно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр энэ тест кейс дээр хэдүүлээ тоолохын тулд ихтэйд ингээд ханаар хүрээлэгдсэн нэг өрөө байна. Нөгөөх нь болохоор ханаар хүрээлэгдсэн бас дахиад нэг юм өрөө. Ингээ хоёр. Тэгээ нөгөөх нь болохоор ханаар хүрээлэгдсэн буюу ийм өрөө байна. Голдооны хантай нэг юм өрөө гэсэн. Тэгэхээр ингээ 3 гэдэг ийм хариу гарна гэсэн. Энэ болохоор ерөнхий графийн simple төрлийн бодлого. Ерөнхий бодлогын хувьд болохоор бид нар энэ өрөөнүүдийг ерөнхийдөө тоолох ёстой. Энэ өрөөнүүдийг тоолохын тулд бид нар ерөнхийдөө цэг буюу шал байгаа газраас эхлүүлээд DFS буюу гүний хайлт хийгээд ерөнхийдөө тоолж болно гэсэн үг. Тэгээд очсон шал болгоно ерөнхийдөө чагт болгож хөрвүүлээд дараа нь дахиж ашиглахгүй тул хэрвээ ингэж чагт болгож хөрвүүлж гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө цэг дээр очих болгондоо бид нар хариугаа нэгээр нэмээд хахад ерөнхийдөө бол тоол очно гэсэн үг. NM буюу одоо нөгөө нэг N гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр энэ мөрийн тоо M гэдэг нь болохоор багны тоо хэлж байгаа. Тэгээд тэр хоёр нэгээс 1000-ын хооронд юм байна. Тэгэхээр ерөнхийдөө энийг гээд авч болно гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ вектор чинь гэрээд авагдана. Эхний мөрийн хэмжээ нь болохоор нэг юмэр дүү. За, ихэд. За, одоо болохоор энэ гэрээдээ гараас авна. За, ерөнхий одоо ингээд map буюу грид хэлээд талбайгаа гараас авцсан. Одоо ерөнхийдөө бодолтой хийхдээ яадаг бодол хийх вэ гэхээр бид нар нэг хариугаа тоолох нэг хөвсөгч зарлаад энийг ингээд хийвэлч. За, тэгээс дараагийн хийх үйл болохоор юу вэ гэхээр хэдүүлээ. Хэрвээ одоо маа гридийн I буюу J дүгээр болсон шүү. Одоо I мөрний J дүгээр баган дээр цэг байвал хэдүүлээ энд хариултаа нэмээд тэгээд энэ цэгээс цаашаа бүх цэгүүдийг хэдүүлээ чагт болгох хэрэгтэй. Тийм үлийнхэнд бол DFS буюу гүний хайлт шиглаад хийж болно гэсэн. За HP IJ0 зарлахгүйгээр энэ дээр ерөнхийдөө явуулчих юм байна. За тэгэхээр энд хэдүүлээ грид аавна. Тэгээ энэ чинь row, энэ чинь column авч. За тэгээд хамгийн ихэнд хийх юу нь болохоор хэдүүлээ энэ row column на юу болох хэвтэй. Чагт болох хэвтэй. Тэгээд ерөнхий DFS дээр нэг салбарлалт зогсооно гэдэг ойлголт байдаг. Одоо нөгөө нэг ерөнхий DFS дээр одоо бид нар юу хийж байгаа вэ гэхээр бид нар өргөлдсөн ийм цэгүүдээс хойшоо ингээд хайлт хийгээд ингээд доошоо ухаад ингээд нэлээ ингээд яваад хамгийн эсийн цэг буюу энэ дэр ирээ зогсдог. Тэгээ хэрвээ эндээс бас салаалаад ийм цэг явцсан бол энэ дээр очиод дээшээ буцаад тэгээ дахиад энэ цэг рүү явж байгаа гэсэн. Тэгэхээр эндээсээ буцаад дахиад доошоо явчих боломжтой учраас энэ хэсгийг хэдүүлээ чагт болгож шалгагдсан болохоор бас өөртөө ингэж чагт руу явах хэрэггүй болохоор энэ хэсгүүдийг нөхцөл бичээд хэдүүлээ ийшээ ингэж салаалтын зогсоохыг салбарлал зогсоох гэж ерөнхийдөө яриад байгаа. Тэрийг шалгахын тулд чагт байвал энэ дээр суурьтуур нь хийгээд зогсооч. За. Энэ дээр хийх одоо үйл болохоор юу вэ гэхээр бидэрт нэг up down right left гэх дөрвөн зүг явж болно гэж тэгсэн байгаа. Одоо хөдөлгөөн хийж болно гэсэн үг. Тэгэхээр би энэ зогсож байгаа доошоо явж болно, зүүн явж болно, дээшээ явж болно, дараа нь явж болно. Тэгэхээр нэг юм болохоор хан руу очиж болохгүй. Тэгээ дээрээс нь зөвхөн цэгүүдээр явах хэрэгтэй. Тэгэхээр хэдүүлээ энд нэг юм check гэдэг функц бичих хэрэгтэй. Энэ нь болохоор юу хийх вэ гэхээр
check гэдэг функц нь болохоор юу хийх вэ гэхээр одоо байгаа миний integer column row col тэгээд integer n тэгээд бас дээрэс нь гэрээдээ авчи. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ очиж байгаа чиглэл рүүгээ явж болох уу гэдгээ зүгээр тодорхойлох тийм функц бичиж байгаа. Тэгэхээр хамгийн ихний шалгах ёстой зүйл нь юу вэ гэхээр бид нар чинь row буюу мөрчин тгээс их буюу тэнцвэр байх ёстой. Дээрэс нь row ч өөрөө n-ээс бага байх ёстой. Column нь бас тгээс их буюу тэнцвэр. Тэгээд column ч өөрөө бас m-ээс бага байх ёстой. Одоо тэгэхээр энэ шалгалт нь юу хийж ийнө вэ гэхээр эндээс энэ цэгээс ингээд дээшээ гараад эсвэл зүүн тишээ гараад ийшээ ч юм уу ингээд хитэрсэн байх боломжуудыг ерөнхийдөө шалгаад байгаа. Ингээд хитэрсэн үед худлаа гэдэг утгыг буцаах гэдэг байгаа. Тэгхийн тулд энэ чинь дотроо агуулгаддаг байхын тулд ерөнхийдөө юм шалгалт хийж байгаа. Дээрэс нь юу хийх вэ гэхээр grading column rowing column ч өөрөө чагтаас ялгаатай байх хэрэгтэй. За тэгэхээр энэ код хэдүүлж байгаа. За тэгэхээр энэ бүх нөхцөл биелж чадж байна гэдэг чинь бид нар хөдөлгөөн move хийж чадна гэсэн үг. Тэгэхээр одоо нэг дээрээс нэг ийм трик байдаг. Дөрвөн чиглэлж явж явах үедээ BMD, XD, Y гэдэг хоёр арray зарлаад энэ болохоор нэг хасах нэг тэг. Тэгээ энд нь болохоор тэг нэг хасах нэг. За. Энэ болохоор X чиглэлд хөдлөх. Энэ нь болохоор Y чиглэлд хөдлөх хэсгийг заагаад байгаа. Тэгэхээр энэ нь болохоор юу гэж байгаа гэхээр X чиглэлд урагшаага буюу баруун тишээ нэг хөдлөн, эсвэл зүүн тишээ буюу ухар нь гэхээр зүүн тишээ хөдлөн гэсэн үг. За тэгэхээр энэ нь болохоор Y чиглэлээ үед бас дээшээ нэг байна гэдэг чинь дээшээгээ нэг хөдөлж байгаа. Дээшээгээ явна гэсэн үг. Дээшээгээ нэг байгаа болохоор ингээд дээшээ хөдөлж байгаа. Хасах нэг нэг байгаа болохоор доошогоо буюу даун чиглэл буюу доошогоо чиглэл хөдөлж байгаа. Яагаад гэвэл Y тэнхлийн хувьд нэмэгдэхээр аррайын индексийн хувьд доош болж байгаа. Тэгэхээр хасах нэг гээд индекс ороод ирж байгаа нь болохоор яаж байгаа гэхээр одоо байгаагаасаа дээшээ гэхээр дээд чиглэл буюу хөдөл хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ ингээд дөрвөн чиглэлийг болохоор ингээд бичих болдог. Хэрвээ 8 чиглэлтэй үеч гэсэн ингээд 8 гэж яагаад нэмэх нэг хасах нэгүүдээрээ. За тэгэхээр хэдүүлийн дараагийн хийх үйлдэл болохоор юу вэ гэхээр дөрөв сайт ингэж яваад шинэ X тэнхлэг гэдэг нь болохоор одоо байгаа миний row дээр нэмэх нь DX-ийн дараагийн шинэ очих Y тэнхлэг гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр column-ны байгаа. За. Тэгээд одоо энд хэдүүлээ саяны бичсэн check функцаа шалгах хэрэгтэй. Check функцэнд эхлээд очиж байгаа row очиж байгаа багна. Тэгээд за маа хязгаарлалтын тэгээд гэрээдээ. За хэрвээ энэ үнэн байна гэдэг чинь хэдүүлээ DFS буюу ахаад гүний айлаа бичээд тийшээ recursive функцаар дуудаж өгөөд ерөнхийдөө болчихж байгаа. За тэгэхээр одоо энийг хэдүүлээ зөв тоолж гинөө хэсгийг шалгаж кодн дээрээ саалтаа гаргасан юм шүү байна. За цомын кодны алтаа гарч байна. Би энэ дээр бас integer бичсэн. Dotlen DFS руугаа би дутуу явуулсан байгаа юм байна. Энэ дээр нэмээд энэ юмуд явуулж. Хэдүүлээ ихтэй бодлогоо агуулчаад за одоо болцсон юм шиг. Одоо надаас input гэдэг. Ёо. Компайлер маань жоох айгуу компайлер гэсэн. За тэгэхээр одоо хариу буюу 3 буюу ерөнхийдөө өөрөөгөө тоолцсон гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нэмж тэгэл ойлгох юм юу гарах вэ гэхээр тэгээ бас өөртөө гэрээдээ одоо ингээд бодолт хийсний араас гэрээж ерөнхийдөө яаж өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг хэвлэж ерөнхийдөө харъя.
Тэгэхээр ерөнхийдөө бол яг бодолтын араас маа гэрээд болохоор ерөнхийдөө бол ийм байжгаад ийм болж өөрчилж байгаа. Тэгэхээр ерөнхий бодол болохоор энэ цэгээс эхлүүлээд энэ цэгээс эхлээд хөдөлгөөн одоо нэг 4 цэгийнхаа хөдөлгөөнийг хийгээд ингээ очиж болдог бүх цэгүүдээ ингээ чагт болгож байгаа гэсэн. Тэгээд хариугаа нэгээр нэмээ явчихж байгаа. Тэгээд бас энэ цэгээс эхлүүлээд гээд ерөнхийдөө ийм бодол хийсэн. За одоо хэдүүлээ ерөнхийдөө одоо үргэлжлүүлцгээе. Хэдүүлээ гэрээдээ хэвлэж үзээд ерөнхийдөө бодлын араас яаж өөрчлөгдөж ийн вэ гэдгээ хараад энд нэг ч яах ч байхгүй. За тэгээд ерөнхийдөө гэрээдээ копидэж авах хэрэгтэй. Тэгээд энэ дээр паст хийхэд. Тэгээд бодол хийсэн араас ерөнхийдөө бол гэрээд нэг иймэрхүү байдалтай өөрчлөгдөж байгаа. За тэгээд кодон дээр болохоор хэдүүлээ энэ нэг баахан интежер n нэмээд энэ нэг тест кейс бодлоо болохоор хэдүүлээ n нэмээ. Тэгээд дээрээ зарлаад код одоо нэг жоохон refactor хийгээд тэр глобал дээр n нэмээ зарлаа. Энэ бас буруу бичсэн байна. Колон эндээс байгаа хэвээр. Тэгэхээр энэ дээр n нэмээ зарласан болохоор одоо энд ингэж авах шаардлага байхгүй. Дараа нь энд бас ингэж авах шаардлага байхгүй. Энд ингэж тэгсэн. Тэгэхээр энэ одоо явуулах шаардлага байхгүй гэж байна. Энд дээр бас засах хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Тэгээд ийшээ бас явуулах шаардлагагүй болж байгаа. За тэгээд өөрсдийнх нь саний debug хийсэн хэдүүлээ. Яхад. Тэгээд за ерхий болж байна. Ерхийдөө нэг бодлого басны араас эхэндээ бодлого батгах нэг код ба ерхийдөө бүр нэлээд заавал бичдэг. Ерхийдөө хүн бодлого гэдэг чинь одоо оролцож байгаа үед ч юм уу. Тэгээд ерхийдөө asset авсныхаа араас код бас нэг жоохон цэвэрхэн бичээд нэг үйлдэлтэй жоохон баг болгож юу яхан бас кодны implementation skill хаас нэлээд хэрэгтэй байдаг. За тэгэхээр энэ нэг CSS файлаар юу байдаг бол би энийг яах хэрэгтэй байна. Ийшээ хууч авчир сэвэлж жагаад нэг гэсэн. Тэгээд код нэр ярьж байгаа зүйл нэрээ гэрээдээ бас ерхийдөө дээрээ шууд зарч болно. Энэ урдаа ингэж нөгөө антид аваад байгаа нь юу вэ гэхээр функц руу нөгөө array дамжуулах үед гэх юм уу. Тэгээд дамжуулахаар нэг copy яваад хуулах явагдаад байдаг. Тэгэхээр 1000 шрифттэй явуулахдаа дамжуулах үед бас тэнд нэг тийм 1000 хэмжээний үйл гараад байдаг. Тэгээд урдаа ингэж антид буюу заагчийг авч байгаа авчаар ерхийдөө нэг үйл болгоод хугацааны өдөр хамаагүй болдог. Тийм болохоор юм өөрчлөлтгүй array дээр ч юм уу. Өөрчлөлт нэг array дээр гэж байна гэж. Тэгээд энэ нэг юм байна. За одоо ерхийдөө бол юу accepted болж байгаа. Энэ дээр нөгөө нэг түрүүний нэг кодон дээрээ хэдүүлгийг нь алдсан байсан зүйл юу вэ гэхээр колумн дээр нөгөө empty тэнцүүгээ шалгацсан байлээ. Тэгэхээр энэ дээр ямар алдаа өгдөг вэ гэхээр ерөнхийдөө бол энэ runtime error буюу нөгөө нэг арай юм байхгүй индекс ч юм уу эсвэл ингээд хандах эсвэл индекс рүү хандцсан үед юм алдаа өгдөг. Тэгээ би ерөнхийдөө сая кодон дээрээ ийм алдаа гаргацсан. Тэгээд энэ ерөнхийдөө from answer авчихсан. За. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ графийн бодлого болон ийм жижиг simple графийн бодлого болон Codeforce ихний бодлого бодж үзсэн. За тэгэхээр ерөнхийдөө бол өнөөдрийн бичлэгээ үндсэн гол санаа нь юу вэ гэхээр угаасаа бит хоёр нэг бичлэгэнд бүтэн алгоритм болон компьютер программингийг тайлбарлаж угаасаа амжихгүй. Тэгэхээр суурь болгож ер нь ойлголтыг хүн болгонд тэгшүүртэй хүүднээс үндсэн суурийг нь бол ингэж танилцуулчаад үүндээ ардаас ер нь ингээд одоо кодингийн яаж бичдэг вэ тий одоо жишээлбэл энэ бодлогыг яаж солиушныг ингэж олж ийн хэрхэн бодож ийн дунд нь ямар алдаа гаргаж ийн тий хүн болгон шууд ингээл алдаагүй код шиг байх штэ AI шиг мэдээж дунд нь алдаа гаргана гол нь тэрийгэ trouble shoot хийх буюу алдааг нь хэрхэн засварлах вэ гэдэг чинь амар чухал скил байгаа. Тэгэхээр манай нараа маань болохоор яг энэ тал дээр бүр зураглаад яг ийм юмар ингэж хийнэ тий одоо энэ дэр жишээлбэл өрөө олох бодлого байсан байна да. Энэ ер нь бол бодлогонуудыг та хэд манаас өөрсдөө вебсайт руу н ороод бүтгүүлээд хийх боломжтой байгаа шүү дээ. Бүгд нь нээлттэй байгаа тий. Амархан тэгэл уусаа. Энэ граф болон dynamic programming, sorting гэдэг эдгээр нь бүгдээрээ юм ондоо төрлийн таскууд байгаа шүү дээ. Тийм одоо нөгөө нэг компьютер программинг гэх юм бодлогыг одоо ингэ хэд хэдэн одоо бүрэлд ингээд хаалцсан байна. Одоо энэ бол зүгээр нэг зүгээр тестийн бодлого тахгүй. Энэ болохоор sorting search буюу одоо эренбэлэлт нөгөө хайлтын бодлого ч юм уу. Dynamic programming гэхээр ерөнхийдөө recurrent том яаны гэсэн одоо ингээд нэг шинэ степ нь өмнөх степээс ингэж хамаарж хариуна гэж юу яадаг. Тийм төрлийн бодлогыг. Тийм бас нэлээд хүн төрлийн. Энэ болохоор graph юм нөгөө саний бидний ботсон. Тэгээд энэ range query гэл одоо нөгөө нэг LSR завсар хэдэн хэлбэр байгааг олмол гэх нэг тийм юунуудын бодлогод. Одоо нөгөө модны алгоритм гэдэг. Мод ч одоо их сургуульд үзээд дээ шүү дээ. Тийм одоо энэ их сургуульд их хэрэгтэй. Энэ болохоор одоо ингээ математикийн бодлого тэгээд энэ ерөнхийдөө барыг бүх сэдвүүн энэ одоо энэ юун дээр байдаг. Одоо геометри гэдэг
Тийм ээ тий. Бүр Side 100 step метр байдаг хүртэл байхгүй. бодлого шүү. Тэгээ одоо энэ advanced technique гэдэргээд нэг хэдэн техникүүд байгаа. Тэгээ нөө бодлого ботход бас нэг үг зөвлөл нөгөө нэг яг анх одоо нэг код бичиж юм заах ч гэхгүй ер нь баг ихэнх нь баг заримдаа тэгээд дээ. Кодфор систем бодлого харж байгаа нөгөө бодлогынхоо категориг хараад байдаг байхгүй. Тэгмээ тэн дээр ч нөгөө C-г одоо нэг саянаш шууд нөгөө DFS, BFS гэж шууд бичсэн. Тэгэхээр ер нь тэгж харуул амар сул тал бол. Ер нь тэгж харахгүйсэн тэр нөгөө бодлого өөрөө бодох арга гэдэр одоо ингээ өөрөө таньж мэдээд энэ юу юм DP-ийн бодлого байна да. Энэ юу юм бодлого байна да гэх. Тэрийг олж мэдэх хэрэгтэй. Ерөнхийдөө сэдв бэлдэж байгаа үед бол эндээс бэлдээд давхар өөр сайтуудаас бэлдэх амар тохиромжтой сайт санагддаг надад. Би нөө сая тэмцээнд явахдаа багийнхаа хоёртай хамт эндээс нэлээд бэлдэлсэн. Чи энэ бүгдийг ботцсон байгаа юу энэ? Үгүй би нэг амар бод. Би түрүүн жоон сэдвээс нь аваад хийгдсэн л аа. Нэг 200 хэдэн бодлого маань баг юм байна. Би нэг 140 60 70 хичээлээ. За окей. Ерөнхийдөө бол ер нь бол манайхаа ойлгосон байх гэж найдаж байна. За тэгээд C++-ийн цааш хичээлүүд нь орох уу? Тэр тал дээр хүмүүс асуугаарай гэсэн шүү. Асуугаарай. Би нэг цаашаа хичээлүүдийг оруулъя гэж нэлээд бодлоо. Гэтэ одоо ерөнхийдөө гайгүй болцоолохоор одоо энэ оруулна. Тийм. За энэ бол потенциал шууд бол орох бол бүрэн боломжтой. Гол нь цаг заванд харах байдаг. Тэ хоёул ингээ өнөөдөр бол яг ажил хэрэг болгож ижил ингэж яг явж байна. За тэгээд ийм гоё сонирхолтой одоо мэдлэгийг хуваалцсанд баярлалаа. За энэ талын яг контент ер нь миний мэдхий байдаггүй. Их сургуулийн багш нар маань л ер нь бол өөрсдөө зорж оруулдаг гэхээс яг ийм код форсоо шууд ингэж хийдэг одоо яг тийм контентууд байх гэдэг тэ. Тэгэхээр энэ төрлийн маш сонирхолтой мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Тэгээд алгоритм ментортой холбоотой асуухан байвал манай нараар холбогдорыг хэлчих болох уу? Instagram гаргаж болох уу? Би ихтэй сошиал нэг юм зөв биш ч би яг юу яана нэг тийм гол чидэд байхгүй тэр хариултаад өгч сэтгэлээр л дээ. За окей ямар ч гэсэн Instagram-ын үлдээж тэгээ манайх алгоритмтай холбоотой байвал асуураа. Гэтэ асуухтаа мэдээж тэр үний цаг завыг харж байгаа те. Шууд өчргөө маа энийг зааж өг мөнгөд болохгүй шүү дээ. Зөвөр яг энийг хийлээ энэ дээр юм алдаа гараад энэс цааш явж чаддгүй гэдэг ч юм уу те. Тийм юм байвал асууж болох хаа. За тэгээд өнөөдрийн бичлэг үүгээр ер нь өндөрлөж байна. Нилээн уртчдаг болчихгүй л энийг магадгүй 2 слагад оруулж байгаа. За тэгээд дараагийн бичлэгээр манай нараатайгаа ойрхон уулзах гэж найдаж байна алгоритмын. За баяртай guys.